1973 онд Батмунхийг намын төв хорооны шинжлэх ухаан боловсролын хэлтсээр хэлгчээр томилон ажиллуулад 1974 оны хавар бүгд наримдах Монгол Ард улсын сайдрын зөвлөлийн орлогч даргаар томилж тэрхүү шинэ албан ажилтайгаа бүрэн танилцаж амжаагүй байхад нь 1974 оны 6 дугаар сард хурласан Ардын их хурлын ээлжид чуулганы шийдвэрээр бүгд наримдах Монгол Ард улсын сайдрын зөвлөлийн даргын албан тушаалд тохон тавьснаас харагдана. Энэ мөчийн тухайд Батмунхийн гэрээ Дарима би 12 дугаар хороолд байдаг гэстэй хоол ундаа хийчгээд хүлээгээд байтал өвгөн маань ирдэг. Гэтэл нэг залуу орж ирээд Даримаава дарга их тэнгэрийн аман дурд гэртээ харьчихсан. Сайдрын зүйлийн дарга болсон болохоор хамгаалалтанд ороод гарах аргагүй. Таныг аваад ир гэсэн би комиссар нь байна гэж хэллээ. Тэр комиссар Нанжиг дагаад л их тэнгэрийн аманд очтол үүдэн буутай харуул байна. Би сандран өвгөн минь юу болж байна даа гэвэл Батмунх улсын их хурлын чуулган намайг сайдрын зөвлөлийн даргаар баталчихлаа. Мэдлэг чадвар мөхсөнө гэдгээ яаж тайлбарлаад ойлгуулж чадсангүй гэхдээ би ханыхаа үнэхээр сэтгэл зовж байгааг ойлгосон боловч Монголын иргэн нэг аавын хүд оногдох ёстой албал байгаа. Түүнийг нам төр маань итгэл найдвараа тавьж шамд минь оноожээ. Нэгэнтээ гарсан их хурлын чуулганы шийдвэрийг иргэнийхэн хувьд биелүүлэх учиртайгаас хойно чаддаг мэддэг бүхний хийгээд үзгэл тулгараад байна гэж би ойлгож байна. Хоол ундаа идээд эртхэн амар гэж хэлж үлээ хэмээн дурсан бижжээ.